За өнөөдөр бүгдээрээ pH BG 520 маркийн потенциометрийн ажиллагаатай танилцъя. За эхлээд багжийг хотын цахилгаан хэлхээнд залгана. За үүний дараагаар багжны нүүрэн дээр байрлах айн and on гэсэн хүчлүүрийг дарж багжийг асгаана. За энэ багж маань үндсэндээ уусмлын pH электродын потенциал хэлхээний цахилгаан хөдлөгч хүчийг хэмждэг багж байгаа. За энэ хэмжилтүүдийнхээ үндсэн дээр галваны элементийн температурын коэффициент, электродын стандарт потенциал, хэлхээнд явагдаж байгаа урлын тэнцвэрийн тогтнолыг тооцоолох, мөн анализын потенциометрийн титрэлтийн аргаар уусмалд агуулгадж байгаа яаны концентрац зэрэг хэмжигдэхүүнүүдийг бол тооцоолоход хэрэглэгддэг багж байгаа. За өнөөдрийн тохиолдолд бүгдээрээ тухайн системд явагдаж байгаа эсэлтэй амжирах электродын стандарт потенциалыг тодорхойлох зорилгоор хэлхээний цахилгаан хөдөлгөгч хүчийг хэмжих хэмжилтийг явуулах ийм зорилготойгоор өнөөдөр энэ багжийг тайлбарлая. Энэ багж маань үндсэндээ хэлхээний цахилгаан хөдөлгөгч хүчийг милливольт гэсэн нэгжээр хэмжин мөн уусмлын pH-ийг хэмждэг байгаа. Хэмжилтийн үндэс нь болохоор зэрэг Погендорфийн бүдүүрчид тулгуурласан компенсацийн аргыг хэрэглэдэг ийм багж байгаамаа. За бүгдээрээ хэлхээний цахилгаан хөдөлгөгч хүч хэмжих учраас багжны нүүрэн дээр байгаа милливольт гэсэн төвчлөрийг дард сонголтоо хийн. Хэрвээ pH хэмжих гэж байгаа тохиолдолд бол pH гэсэн төвчлөрийг нь дарна. За үүний дараагаар уусмлын температур юм уу тасалгааны температураас хамааруулаад температурын тохируулгыг хийх байгаа. Энэ температурын тохируулгыг тасалгааны температураас хамааруулж хийн. За хэлхээний цахилгаан хөдөлгөгч хүч хэмжих гэж байгаа учраас тухайн системд маань галваны элемент буюу электрохимийн хэлхийг бүрдүүлэх ёстой. За түүний тулд би үндсэн 2 электродыг сонгож авсан. За харьцуулах электродоор калий хлорын хансан усмал бүхий хлор мөнгөний электродыг сонгож авсан байгаа. Хлор мөнгөний электродын үндсэн бүтцэн ямар бүтцтэй байдаг вэ гэхээр мөнгөн утас, мөнгөн утасны гадна талаар мөнгөний хлорын тийм уу усдаг нэгдлээр бүрдсэн калий хлорынхоо электролитийн уусмал мөнгөний хлоридыг агуулсан ийм бүтцтэй усмал байгаа. Нөгөө электродоор маань би идэвхгүй металл электрод буюу цагаан алтан электродыг сонгож авсан байгаа. За цагаан алтан электрод маань уусмал дотор агуулгадж байгаа төмөр 2, төмөр 3-ын ионтойгоо контакт үүсгэсний дүнд эсэлтэй ангижрах электрод буюу ферро электродоо бүрдүүлдэг ийм электрод байгаа. Мөн энэ хэмжилт маань үндсэндээ энерги орчинд явах ёстой байдаг учраас би энд KP аппаратны нүрс хүчлийнхийг нэвтрүүлэх хоолойг давхар өгсөрсөн байгаа. За ингээд тодорхой концентрацтай төмөр 2, төмөр 3-ын усмлаас тодорхой эзлэгүүний харьцаатайгаар холимог усмал бэлтгэсэн. За энэ холимог усмалаа электродуудаа бүрэн дөрвдөх байдалтайгаар байрлуулад нүрс хүчлийнхийг KP аппаратнаас нэвтрүүлнэ. За ингээд нүрс хүчлийнхийг нэвтэрснээр тухайн орчинд нүрс хүчлийнхийгээр хансан идэвхгүй орчныг бүрдүүлж байгаа. Яагаад ийм зорилготой байдаг вэ гэхээр миний үндсэн зорилго бол электродын гадаргуу дээр явж байгаа төмөр 2, төмөр 3 ионы хоорондох электроны шилжилттэй холбоотой процессыг судлах гэж байгаа учраас би энерги орчин бүрдүүлж байгаа. За хэрвээ нүрс хүчлийнхийг нэвтрүүлээгүй тохиолдолд энэ хүчил төрөгчөөр хансан орчин үүсээд электродын гадаргуу дээр электроны шилжилтийн процессээс төрүүлээд эсэлдэх процесс явагдах боломжтой байдаг учраас би нүрс хүчлийнхийг нэвтрүүлсэн. За ингээд хэлхээний цахилгаан хөдөлгөгч хүчийг энэ багж маань өөрөө компенсацийн аргаар шууд хэмжинэ. За тодорхой хугацааны үйлчлэлтэйгээр буюу дунджаар 1-20-30 секундын үйлчлэлтэйгээр галванометрийн заалтыг харж хэлхээний цахилгаан хөдөлгөгч хүчийг хэмжих байгаа. За энэ тохиолдолд бол хэлхээний цахилгаан хөдөлгөгч 545 милливольтыг зааж байна. За ингээд 30 секундын зайтайгаар хэлхээний цахилгаан хөдөлгөгч хүчийг хэмжинэ. Хэлхээний цахилгаан хөдөлгөгч хүч нь параллел 2 хэмжилтэнд адил хэмжээний тоон утга зааж байгаа тохиолдолд тухайн системд маань тэнцвэр тогтсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл цагаан алтан электродын гадаргуу дээр явагдаж байгаа электроны шилжилтийн процесс тэнцвэр тогтсон учраас хэлхээний цахилгаан хөдөлгөгч хүч тогтнолж ах хэрэгтэй байгаа. За одоо энэ тохиолдолд бол 541 милливольтыг заалаа. За хэсэг хугацааны дараа багшны залтыг дахиад харъя. За 540 милливольт болж байна. За 5
539 мл туллаа. За 539 мл байна. Ингээд параллел хоёр хэмжилтэнд тэнцүү тоордог гарсан гэж үзэх юм бол тухайн хэмжилтийг зогсоож болно. Өөрөөр хэлэх юм бол электродын гадаргуу дээр явагдаж байгаа электроны шилжилтийн процесс тэнцвэрт орлоо. За энэ хэмжилтийнхээ эхлээний цахилгаан өгч хүчийг хэмжих хэмжилтийнхээ үндсэн дээр би цагаалтай электродын гадаргуу дээр явагдаж байгаа төмөр ионуудын хоорондох электроны шилжилтийн процессын стандарт потенциалыг би тооцоолох боломжтой. Мөн энэ процессын тэнцвэрийн тогтмолыг мөн тооцоолох боломжтой юм аа.